Заадуулчин дуулчин шүү бити мартсан надад. Дуулчлаг. Яваа би унтлаа. Явна гэж ярихгүй. Чина шааралтай. Битилгээрээ дуурай. Жанца. Чи цаадуулга оруулж ирэх. Хайд бас согтуу юм аа. Согтуу ямар хамаатай байсан оруулаад ир. Юу ч радацсан гэж. Хэмжээ! Би байна. Яагаад хүмүн? Хайдаа согтууч мартганаад. Тэгээд яах вэ? Эмээ. Би танад унтъя. Юу? Өглөө цаадуулч нь хайслахгүй биз? Юу боллоо гэж хашлаа. Цаадахаараа засаад унтчих. Эмбэл өнөдөр ирэхгүй сум руу явсан. Цаадах чи унтв. Унтах шиг болол та. Бас агсан тавьсан наад. Манай энэ хүүхэд энийг харахгүй нээд. Оо, миний хүү яваад ирв. Тэглээ ээж. Сум ороод ирэх нь нэ. Тийм ээ. Ажил чинь бүтв. Бүтлээ. Тавиур дээр хоол бий хүн. Хоол идсэн. Цайл уу. Оо. Мэдэхгүй л дээ. Хэцүү л байна. Чи л мэдэн дээ. Аав ээж чинь бодол өөр шүү дээ. Аавч гайгүй л дээ. Ээжээс л айж. Сэтгэлгүй хүнтэй яасан суухгүй. Би чамайг өнгөтэй өттэй ховцлаад хүний зэрэгтэй явуулах чадал байхгүй болохоор сүулдэ хэн маань зовн шүү дээ. Би виндээ сайн байвал боллоо шүү дээ. Тийм үү? Тийм ээ.
За. Түмэн үлзий үрдсэн төр улсыг баттгсан төгсөх жаргалын төвчин сайн өтер гэж. Амраг хоёрын хурмын дашдын сайхан сургаал ариун ирүүлэн төвчилье. Хон цэнгийн дэгдэхээ өдсөдөн гүйцэхэд цэнхэр өгтөргой халид цэнгэг усан тогдөг. Болон чигтээ унаг хурц туурайн бэгчиж хор хүчээр авах хурдлах газраангүйтэй. Энэрл тав ээжийнхэн элгэнд нь нэнкрилэгдэж алган дээр нь бөмбөрсөн алдаг хонгор үсүүд минь. Балчирхан биеийн воожиж бадрах хоёрын дээгдэж хүч тамир нь гүйцэхэд хөлгийн жолоог барьдаг. Төрийн эрхийг эдэлдэг төрлийн холбоог тогтоодог. Орон гэрээнд толгойлдог орчлонгийн замыг дагдаг билээ. Хүний хүү ханыг сонгодог, хөлгийн хүү замыг сонгодог. Төрсөн хүүхдэн гэрэлдэг төр түмний ёс юм аа. Өмг төшгтний дэж өгөөмөр хурмаан хийж, ад заяагаан хотлож юга амраг үйтэн дэмбэрэл дожин нарвал найс нэгтийн дотроос нас үсэл сонголцсон үнэн сэтгэлээ нийлүүлж үрд амьдрахын тулд өөр хүүхэд нэртэй үйл ажил сайтай, түмэндээ нэртэй нүртэй төгс дүүрэн буянтай. Эгний тэрүү сарвал элбэг тавилуун амьдарч, дээдийн сайн явахын дэмбэрэл өрөөлийг дээш нь дэвшүүлье. За дэмбэрэл миний дуу далжин та хоёр оосэр үчиг ард цагаан өргөгөн барьж гал голонтой босголоо. Тал дөрөн малтай гэр дөрөн хүүхдээ өнөр өтгөн явахыг ахыг чаярн ерөөе. Хайна. Эндэмбэр жамцвайны буин яаж таа. Ганц жамцахна надад гэсэн бол бэн хавийн хэдэн сумыг даригтл найрлах байсан. Дуугаваа цаадуулчин сонсох. Яад хий. Ямар худлаа юм биш дуулж илвэ. Баячул хэзээ юм жаалхар юм хийж байсан. Би юу зайгүй юм. Хайдва. Дожин та хоёрыг гэрлэх юм гээд манай голоор нэг шуугцгаасан. Тэгээд юу болж байна? Угонч тийм л байсан юм аа. За тэр яах учир нь олдно гайгүй. Энэ хоёрыг гэрлэх юм гэж би л хөвдөө зүйдлээгүй явсан. Хач юм аа. Хачин чам юм гэдэг чинь хорвоо ертөнцөөр дүүрэн байх юм аа юм байв. За эдний найран дээр ингэж царай алдаж байхаар сүүн завууд руу явсан нь дээр юм шиг дээ. Ганц жинцдaan гарч ирэхгүй юм да. Тэгвэл ганц саксан тавих юмсан. Өнөөдөр хайдав яагаад ч гараад явсан бодвол юм сансан байлгүй. Эцэг нь бас шарн хөдлөөд ирсэнгүй шивтэй. Тэр аргагүй хөөрхий. Должинго хайдав төгсөнгүйгээд самбат хүн их хайж байна гэнэлээ. Тэгж судаан самбат өдүүлэх юм бол яа. Хайдав гэж эцгээ дуурайсан дотор тамиртай. Даахгүй шингээхгүй байж арх хүн. Хожихгүй мөртлөө 8 хийн. Энэ хууль чангарч байгаа цагт олохгүйгээр бас залахгүй гинья. Должин уул нь хайдавтай сууж болох л байсан. Тэр яах вэ аюул шимэн. Хайдвар хөргөнийн гэвэл манай дарагдах нь байтугай хэдэн морийн минь хосолж унаад аймаг сум хэсээд алга болно гэсэн үг. Тэгэж эцэггүй хоёрын гарт хамаг хөрөнгөө мөрүүлэхэнч азная. Адууныхаа хүнтэй суулаа гэж улсууд элдалд их ярьж байна гинлээ. Бидэнд ямар хэлэх юм бэ штэ. Охин дотроо юу гэж боддгийн бол доо зайлхал. Одоо ч урдынтэй адилгүй цаг өөр болж. Нэгдэл хомоонгод хэдэн малаасаа салах гэж байж долчин та нарын эр сонгод царайж салах яамаа. Тэгж байж альчгүй болчиход. Долчин чин дэмбэл тийм ч юм уу гэдэг шүү хаа. Тэгээд аяндан даасна биз? Маа, нэгэ сатуусуу. Дуслаа.
Тэмбэлээ хүмүүн. Арай дэхэн тамгалаач. За, тамаггүй бол нэгдлийнхэн хамж орхин шүү. Ястаа. Суурин балтан хүртэл хэдэн азаргаатуу туучхаад манайх гэсэн сүрхүүл явж ийлээ. Тэрэн сангиж уусрах надад байна. Тэгж ярьж болохгүй хөө. Би нэгдэлд малаа өгөөд хэдийн үлдээж аваад байгаа. Ер нь махноос татвар матвар гэхгүй амар юм байна шүү дээ. Ямцаа чоор юм уу? За, харзанна. Хараад байхад овол хэдэн малтаны ороод байх юм. Би ч яг бодож орчихсон. Ер нь алдаагүй байх гэж бодож байгаа шүү дээ. За яг та нар орж илвэ. Ер нь нам засгаас энэ нэгдэлт чинь сайн дураараа орно гэсэн байхаа. Танай нэгдлийнхний адуу ямтч байгаагүй бааваа. Үгүй баха. Байхаа. Аахан адуугаа адаад булчихсан гэх чи. Одоо цагт чинь янз юм дуулдах болж. Ер нь нэгдэл гэдэг чинь мал өсөх болж байна уу? Аль хороох болж байна уу? Нэгдэл гэдэг чтэй. Арга зайлтай нэг нь баяжж. Ачаагүй нэг нь хоосроод л сүулдэ хачи болон шүү. Жамцаа чи битгий дэми юм яа. Үүнийг засагаас тун сайн бодож хийсэн ажил явандаан ашигтай болохоор та нар орж ил таарна. Энэ үхэндээ ингэж хэлэхэд чи хашир хүн бол арай хөнгөдсөн биш үү? Олныхон дунд явах шиг сайхан байдгүй юм байна. Тэр жил би 50 марийн фронтод бэлгэлсэн. Тэглээ гэж хоосроогүй. Харин улам алтай болсон. Тэгээд засагч намайг үнэлсэн. Тийм. Чи ч нэрэн саймалчнаа хурал зөвлөгөөнд оролцож нэг хэсэг мандаж байл юу? Тийм ээ. Төрийнхөө буян гар өсгсөн эдэн малан нэгдэлт нийгэмчлэгэд яах вэ? Чи яг сайн явна. Гэхдээ хүн болгон адилгүй, мор болгон жороогүй гэчээр би нэгдэлд орвол чам шиг сайн явж чадаач үгүй ч юу. Эцэгхийнхээ үлдээж өгсөн буян гişгэн өрн таран хийж хад юу бодож явах юм бэлээ дээ. Ямар ч ихсэн байцгаана. Сайн байна уу чавганцаа? Би чавганц юм уу? Их торомжилах нэ. Харлаа та байсан юм уу? Би чавганцал гэж харлаа. Гүнэ найрын эхэнд үйтэн ухаар дээдтэй задраад байсан чинь одоо аргал төвхөл гэж дэрв. Тэгээд юугээ? Гүй зүгээр. Дэмбэрлээ наад арга чинь багдаж. Арай томхон арга өрөхгүй дээ. Хайд баян хаад алрах нь. Шавртын голоор наах. Бич өнө жороо шаргаанаад зарчихгүй. Аав мэднэ, аавтай ярихгүй. Чаваас. Ганц марны толгой мэдэхгүй. Хис ястай арга төвхтэй таарсан жавганц байна да. Баяртай. Эзэн мөн бишээрэ чамд харуулнаа гайгүй. Сайн байна уу самаа? Сайн байна уу? Яасан сони хүн бэ? Ээж чи би сайн бид? Сайн. Ээж маань яхав дээ. Би энэ зүгээр сургуулаа төгсгөөд ирээ. Чи бүр танигдахгүй болчих юм. Тийм ээ, сургуулаа төгссөн. Хотод суух уу? Үгүй ээ, суманда. Аль ороод явж байна? Дамгуун хөвчний биеийг үзээд явж. Хөгшний бие ямар байна? Гайгүй. Чи чинь баяа айлын хүргэн болсон гэвүү дээ. Хаанаас дуулаа? Чиний тухай асуудгүй. Тэгтээ дуулж л байх юм.
Аливаа хонга. Зүгээр. Сайн чинь хэмбэ? Самал байна. Сам чи манай сумын эмч болсон гэлөө. Тийм ээ, сургуулиа төгсгөө сумын багын чир ирсэн гинэ. Хэцүү л хүүхэн байна лээ. Аавтай нэгдлийн тухай ярилцж байснаа сүүлдээ бүр ан ман маргалдаад амангайлахгүй байдаг шүү. Наач шиг юм болж зажлахгүй залгич байхаа бүү. Хай! Та чи нэг ангид байсан гэлөө. Тийм ээ. Бид нэг ангид нэг ширээн дээр сууж байлаа да. Бас нэг ширээн дээр суудаг ч үгтэй. Наад ганчин дүүрчихлээ. Тэглээ. За хөдлөө. Моря. Томайхан сайн биддэх үү? Сайн. Чи хаа хүрсэн? Алагч хүүтэй хэд маань алга болчиход та юм хараагүй байд. Өглөө тэр нүр дээр байна. Өцөгдөрч харагдж ил байсан. Цаяамаа да. Олохгүй л өвгөн толгой тастын шүү. Жамцгаа нэгдэлд ороогүй л байна уу? Юм л дурсахгүй байна. Танавагийнхан чинь орж ил байна уу? Орж байна. Зарим залтай нэг нь олигтой гэсэн үхэр хоны худалдчихад үлдсэн нэгийн нэгдэлд өгсөн нэр хэмээж муу гэснээ өгч байх юм. Тэгсэн хаан яаж өдлөх вэ? Ер нь нэгдлийг чинь нам засгаас дэмжих юм байна. Янз бүрийн машин техник, савсганы ман, барилгын материал гэж дөөлөм ирж явах юм. Би ч яхад нэгдлийг хангалттай хариулаад эхнэр маань гүйсагаад сайхал байна хөөрхий. Нэг суур адуу хэдүүлээ хариулт юм бэ? Хоёулаа. Манай нэгдэл чинь үхэр хон ямаа ихтэй харин адуу цөөх юм байна штэ. Маа. Бид хоёр чинь хөдөлмөр өдрийн хөлсгээд их хөлм хөнгө авдаг боллоо. Ер нь нэгдэл чинь ажиллал хийж өөл ёстой нэг жаргаж болох газар юм байна. Балта. Алимины хүндээ зогсчих. Би нэг гараад ир. Суурин Балдангийнх гэж сумын хаяа сагсан хариугүй ядуу юм байдаг гэсэн. Нэгдэлд ороод сайхан айлгуулж нээрлж яргаж байгаа улс юм да. Ашгүй адуу олоод ирвүү. Тэглээх үү? Юу хүмүүс ирэв? Сэрэн ах бас жанчуугаа ирсэн. Ямар жанчуу? Ягав нөгөө жолооч хотоос манад эсгээ авчиж өгдөг. Тийм л дээ. Сэрэн нь гоё гэж юм бол. Амралтаа авсан гин. Хоторох юм байхаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн. Нөгөө хитэйгээ олоо хүмүүс. Оллоо. Цээл нуур дээр л байна. Манайхан ч гэсэн нэгдэл айдл өдөр шинэгөө давхацгаадаг болж хашир хоон гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Ийш түрүүнд нөгөөж хүндээ хөнгөнөөсөд яах вэ? Отоохондоо жаалжуул ажил байна. Сэрэнэм. Кэлэм гараад байвал ахыгаа гаргалж байж үзээрэй. Тэмбэрлээ өмнө юу гэж бодчих вэ? Даргаыг зөвшөөрвөл би ч бас түрүүнд нь гүйхгүй л бодолтой байгаа шүү. За тэр наа таны гараад ирлээ. Тэмбэрлээ хэлдэг ч зөв. Таны ээч зөв. За Яваа. Ах дандаа яач яах вэ? Ой яах вэ? Үнэхээр сайхан гүнбэлтэй шүү. Нога хаяагүй сайхан гарсан ба бороо үгүй очиж. Ирж байгаарай те. Ирлгүй яах вэ? За цэрэн ах чинь нэгдлийн дарга нь болоход өөр савн болохгүй. Явъя хөөш. Хэрвээ нэгдэлд орохгүйгөл албадаж оруулах нь үү, тэгсгээд орох нь үү тэр нэг л мэдээд ирээрээ.
Хотод миний хэд хэдэн сайн таньд байгаа. Тэднээс согод мэдэж болно. Тэрнээс гадна удахгүй сэрв арах нь идчихнэ битгий мар. Тэр болно. Санаа зовлтгүй. Би одоохондоо энэ нэгдлийг толгойж байгаа цаг та нартай багж болсон доос болохгүй. Сайн хүн санаагаараа гихчээр ашгүй чи хүрээд ирлээ. Чамтай ярих юм их байна. Хот тал руу нэгдэл юу болж байна хаа? Гадар сайгүй бөөнбөнөр орцгож байна. Эндээсээ бүгд орох шинжтэй. Дэндүү сондгойрвол дэмийн болж мэдэн шүү. Тийм би. Энэ сэрэнингийн байгаадэр малын хагасыг адрандаа хийж явахгүй бол оройтх нэ. Айха. Таанаас өмнө хэдэн мал тугаад очино. Чи борлуулж өгөөрэй. Мал туун ч гэж ярихгүй шүү. Хорейтой болсон. Тэгвэл би сэрэнингээр бичиг хийлгээд авна. Замд шалгуу шалгаж илвэг. Ноднингийн өхөр авдаг захын панд санаж явъя юу? Би тэр хайчих. Намайг очино. Өхөр аваарай гэж хэлээрэй. Тэгнэ. Ер нь олон хүнд дуулгадаггүй. Санжаатай яриад учрыг олцох болно. Зөв. Мартаснаас хотод малын үний ямар бай? Худалдаа мал очихгүй болохоор тон сайн байгаа. Ичнээ суваа үнэ 1000-аас наашгүй. Тэмч өдөр өөр шүү дээ. За яама. Дэмбэрл манай хөргөн болсон. Би дуусаа. Тэг хилээрэн дэд хоёр малын хагасыг дэмбэрлийн нэр дээр болгочихсон. Уулаас амтан ороод байх юм бол хоёр муу өгсөн хилээ нэгдэл орхсон наатай. Тэвч болдог энэ дараг. Ой дажаа. Наад модаа хөргөн заажаа. Авахгүй гэсэн хүн алгаа. Нуусаа годронгоо тутаагаад ивчлээ. Нэгдэл мал годрон туучхаа. Манай хасгаагүй. Харин танайхны малаас хамуу годрон туусч хүний өөрийнхөө хяач мэдэнтэй. Нэгдэл мал хяасан чиглэл үлдэх байдгүй. Харин жамцооныхаас үлдэнэ гэж өшөө заажуулаа надад тэгээ. Яшаа халтмаа. Би явлаа. Дэмбэр дөөрөө усчлээ. Чи наад хоёроо тугаад гарч. Чай. Хөөс дэмбэрлээ. Хонь услуулахгүй байна. Юу? Хэмдэг домсож байна. Өнөөх тэлэмгний Сэмбэ палам хоёр л байхгүй. Зөндөө тэлэм болж байна. Чи өөрөө яв. Яалаа гэж? Нэгдлэх малаа услана гинэ. Баян тарга улсууд дараа нь болчих гэх шиг. Малын бараа хараагүй мосаар зүгээр галзуух гэж. Хөөе. Одоо байдлаа малаа усаж болох байх шиг. Юу гэж хэлж яаж мал услахгүй байна гинэ. Сарга тараад хонгаад усаа. Тийм мал услах. Танах энэ хотгийг ямар галзууч. Онцлж өгсөнөөс юу вэ? Чамцаа атрос октамараа онцдаг усаа хүн онцгоогаараа мэдүүл. Хинээс бачиж юм. Тэско. Тан яса. Тэско. Надад чи яаж байгаа юм? Та нар чи яаж байгаа юм? Танай хөргөн чинь мал услуулахгүй хоо болоод яваад байхад. Тийм үү? Энэ мосаа мө дээр хэд мөрөх санаатай. Ачи. Дэмбэрлээ хүмүүн хүлээж угаад малаа услахгүй дээ. Бүгдээрээ нэг давны хүүхдүүд байж ингэж байх ч гэжтэй. Албана амны мал ямар ялгаа вэ? Алин ч гэсэн улсын хөрөнгө. Би юу эндээ туслахын орон зодлогдож байна гэсэн чи юу гэсэн үг вэ?
Дембэрл байна уу? Авчин би юу? Байхгүй юмд явсан. Дембэрл? Би. Таварлаа. Дараад яг би яарч байна. За сайн уу? Сайн уу? Сайн. Сайн юу те? Өгшин чин танаа тэмээ гацарлаа. Юу? Авчирлаа гэсэн чи өгсөн үү? Манайх нэгдэлд орсон. Нүүлээ гэж ямцгад хэлсэн шүү дээ. Ухаа. Аав тэгэд юу гэж байна? Юу гэх вэ? Манай хүргэн даваачаад өгчөөрөл гэсэндэг. Аав гэртэл жоохон байл та ярих юм байна. Чадахгүй ба. Манайх өнөөдөр нүүж байгаа. Тун заваадаг. Хой. Гош. Бор тайлыг алдсан гэсэн тэрнийг олсон уу? Одоогүй. Тэрнийг олж өгчөөд нэгдэл рүүгээ яваарай. 10 жил тэмээг нь хариулсан юм байна. Аавч нараа тийм их юмн дээр чам шиг тарай алдахгүй хаа. Тэгж ярил тэрний чийз нь би вэ. Төлж өгчөөж яваарай. За Дембэрл минь. Нүд тайсан баян хүний шинжтэй бай. Гайгүй тэрий чинь би олоод өгч болно. Олж өгөхгүй л мөнгө нөгөөрэй. За ямар айл зарагдах гэж байгаа биш. Тэр зэргийн юм төлөөд өгч болох байлгүй дээ. Мачамса. Нэг аяг цаауч. Юмд явахаараа идэж ухаа бүр матч. Алуу хүмүнд олжоо. Тэр цаан чинь мөнгө хазаар вэ аваад өгөөч. За цаад болонд. Дембэрлээ. Наадгаа суугач. Тэгье. Аваа. Аяг авах мартав та. Нэрэн аяг хэрэгтэй юм биш. Яга модон аягнаас хоёрыг аваад юу? Цааж. Бидний хүн асуувал Дембэрлийг адууна ирэлд явсан. Намайг аймаг орсон гэнэ үттэй. Олжоо. Хүмүн чи дурган амтай шүү. За яшигта. Аюуша. Чи санжид хэлээрээ тэр гэж бас нэг хагархаа хэнгэрэг шиг буруу зүгөө бурддаг өгшин би. За. Би төдгий. Хүн амтай ирж магтав. Нэрээ тэгэн шүү. Тэгээд. Арайклаа. Тэглээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна. Залуу хаах уу? Улаанбаатар орно. Хэдүүдээ яваа? Хоёулаа. Хүмүүс сайхан идэ. Ямар үнэтэй байт юм бэ? 2100 төгрөг авах. Чи энэ хүнтэй танилцсан. Энэ хүн манай нэгдлийн тэргүүний өхөрчин цагт гэдэг хүн. Цагтгаа? Та хуучин арилдын баяны зарагдаж байхдаа алган дээр 10 төгрөг тавьж үзсэн үү? Үгүй шүү. Тэгэхэд одоо нэгдэлд орж 2 жил ажиллаад хөдөлмөр өдрийнхэн хөлсөр матсыгээд авчгаа баярлагдсан. Ямар вэ? Хүмүүс сайхан аа. Дембэрлээ. За баяртай. Би явлаа. Баяртай. Юугээ баава? Юм яаж мэдхгүй бидний малыг шалгаж магадгүй. Ямар сандаа нөгөө срэнингээ өгсөн бичгийг л авч явах уу? Эндээс дөрвөн шиг явж үзье. Дембэрлээ.
Аваа. Аваа. Тэр хурдч бийс. Манайхаас устна бараг л нэгдэлд орсон юм байх. Дуртай нь орж илвэг. Малын тоолго өнгөрөв. Маргааш ихлэн бэлэн байгаарай л гэж зарж ил байна те. Устан ч яах вэ? Харин тэр малын тоолгыг чинь ухаантай шиг хэлдэг. Толжон хүмүүн энийг цааш нь хийгээрэй. Сэрийн ахын чинь хов. Аав нь миний засыг яасан бэ? Тэмдэглээ. Хавтраа оруулчих. Тэгээд үлдсэн юм бэржээ хэрэгтэйч. За. Би бас юунаа туханд хөрлөгөө бүгдийн зүйлээд яах вэ гэж одоо зарим олсон тэмдэглэл хийгээгүйс. Тэгэлгүй яах вэ? За яшиг да. Аав дандаа төгж муу санаалж ийдгийг. Юу муу санаалж. Ихгүй яа. Аав нь 3 гунаар авсан шүү. Аль. Энэ ялтаа сайхан шийдэж авах байна те. Тэмдэглэлтэй авсан. Өө ашиггүй дээ. Хажуу. Яасан сайхан ганцв. Учиргүй үнтэй юм байгаа вэ? Харахад өнгөн зүгээр ч гэсэн чулуун таарав. Юм үзээгүй юм болоо дэмбэл хэл баярлж байлаа. Тэгэлгүй яа. Чаа. Алигтайх юм авчихгүй. Ухаа. Үзээгүй бол гутал тайл нэгч яагаач гол яаж болох вэ? Чухмаач. Маа юуша. Яасан сайхан сувттай дараалав. Энийг өөртөө авсан. Аваата энэ том төрөг чиг юугаар дүүргэх юм бэ? Аав нь хань хүрээ. Та нар малаа сайгүй шүү дээ. Санснаас тун аваа өглөө. Улаанбаатар сайхан юм уу? Сайхан юм аа. Тун сайхан газар. Үгүй яасан ч одоо хүнтэй юм битээ. Манай аймаг дэрэгд нь юу ч биш. Хүүхнүүд нь ганга юм уу? Хотын хүүхнүүд гоё юм аа. Гэхдээ миний муу бор хүүхнийг яаж гүйцэх вэ дээ? Аавч мөр бас сум руу явгав. Тийм ээ, сум орох хэрэгтэй болж. Маргааш явна. Хүн хартай уулзах хэрэггүй. Тэгэд ямар сони үзв яриач. Сонноос хэд нэглээр байрлаа. Нэгдэл гэдэг чинь байшин, барилга, машин, техник, юм айхтар хөгжсөн газар байдаг юм байна. Өгдөг автод сүрх юм байна. Та нарыг явснаас хойш баян уулын нэгдэл гэдгийг байгуулсан. Их ч олон айл орсон. Харин аав чамд нэгжийн тухай юм ярихгүй байна уу? Гүйгүй. Манайх гэдэг айл яах юм бол тоо? Амтэн хүнтэй уулзахаар нүүрүүлэх юм. Тэгээд хэдэн малаа бодохоор ормооргүй л байх. Харин Хоо, за ороо. За сайн байна уу содном? Сайн хүмүүс сайн уу?
Сайн. Гэхдээ сайн гэжтэй хүмүүс. Хөлм үү? Йоо. Энэ муу баруун хөл өвдгөрөө хатгаад бүр явж болохоо байсан. Та суудаа. За. За тэгээ сонин сайхан юутай. Өмнө чинь наашаа дөхөж буусан гэв. Тийм ээ хүмүүс. Та тэгээд юу хийж вэ? Юу хийх вэ? Гүй та чинь баруун хөл гэж байсан. Баруун хөл чинь зүгээр юм шиг дээ. Энэ зүгээрээ. Зүгээр тийм. Энэ муу зүгэл. Йоо. Та юм динхэж алиад байдаг юм бэ? Одоо хатанд явахгүй болохоо байлаа. Тэгж ярихгүй. Гүй тэгж ярихгүй ч гэж дээ. Би нэгдлийн гişүү биш шүү дээ хүүхэ. Нэгдлих биш ч гэсэн та хэдэн малдаа ус бэлтгэдэг юм байгаа биз дээ. Шүүмэн ахтаа битгээ за. Эрүүл бол би хайрлдаггүй хөө. Тэгвэл та агттай юм. Байж болно хөө. Маргааш нөгөөдгөө хүрээд ирнэ. Би биний хүнээр захаа явуус. Тэр мартахгүй. Чи өөрөө мэдэн шүү. Миний өнөө сууж байгаад салсан авгай хуучин нөхрийн одоогийн сууж байгаа ихнэрийн их охины нөхөр Сандаг. Тэр эмчээ Сандаг акт явуулна гэсэн. Сандаг таны биеийг үзээгүй яаж акт өгөх юм? Би захааг үлсэн. Энэ хүү нөхөр соднон болбоос хаврын харчийг босх үед мал төлөх цагаар буюу намрын цагаан харуунаар хадлан бордоо авах хашаа сарвч сэлбэх зэрэг харвар ажлуудаас чөлөөлөхгүй болохгүй гэсэн акт өгөл гэсэн. Чамд тал гэж яриад. Соднон ба тэгж болохгүй. Нэгдүгээр Сандаг чинь хүний эмч биш, малын эмч. Хоёрдугаар тэгвэл таны наад өвчин чинь Лазан тэрий гэдэг өвчин байна шүү. Гэзэн тэрий биш ээ, Лазан тэрий. Та өөрөө явж чаддгүй маа гэхэд хүргэн охин хоёроо явуулаач. Охин хэдэн малын дэлий шавтарч гэрийн ажил хийдэг. Хүргэн хамаг малаа хардаг. Тэр чи миний ч мал биш, улсын мал хөрөнгө шүү дээ. Зүйтэй. Хүргэн охин хоёр чинь нэгдэлд орох гээд явж байдаг. Та энд ингэж байх гэж. Хаана? Нэгдлийн контор төрөгдлөө барай зогсож байна лээ. Тэгний хаа намайг амт тарай та нар тэгж яаж бодоогүй. Юу та битгий Сандар. Энэ таяг авчих. Би зүгээр таньяар тоглосон юм шүү дээ. Аахан жаахан өмөр авалцсан юм аа. Тэгээ юу болж вэ? Хатлангийн тухай юу? Тийм ээ. Гэхдээ сая бодхнаа хүмүүс хатлан хад чадгүй гэсэн хатланчдынхаа тоогоор эдвэж дөнгөх байлгүй дээ хүмүүс. Үгүй тэгэлгүй яах вэ? Аваа юм багтмаар идэв дээ. Наадах чинь нилээ юмараа шүү. Энийг яаж хөө? 600. Юу эцсний мал ах уу? Ямар мал? Ямар л ямар. Чи эдхний үеэр нэг тарган сав авнагөр. Тэгээд ав. Оо за тэг. Энч тэмээ биеэр арай жаах юм байна. Тэр ч эзэнтэй юм байгаа юм л да. Харин энэ алагч үнэг ав. Энэ жил суваарсан тарган үнэ шүү. Хэн хэнийхээ хэрэгтэй гэж бодъё. Чи ээжийн гэрийн модыг засч өгөөрэй хөө. Тэгээд болдгоо яах. Хайдэмэ. Хак. Ширүүхэн хоогоод явчихаа хөө. Эмэрлээ. Чи дармад өртөө юм уу? Тийм ээ, манайх шин чингэлэг авсан. Юу манайх гэж? Тэр чингэлгээ ээждээ авч ирсэн байх чинь үлээ. Муусаа навшиг хийх савгүй юм авч өгөлгүй яах вэ ээж минь. Хүний юмыг дарахтаа ядахтаа эзнээс нь асууж бай. Тэр чинь миний үнэ. Тэгж ярил миний нэрэн дээр данстай юм шүү. Зарсан ч идсэн ч хүнээс асуухгүй. Жамцуд хоёр амьд минь байсан цагтаа буянтаа бурдуудынхаа үлдээсэн хөрөнгийг арай чам шиг харгуугаар тогдуулахгүй шүү хүмүүс. Та нар тэгвэл над дээр тоолуулсан бүх малаа эргүүлж яв. Би түүнтэй түнгүй чинь болоод л явсан. Нэгдлийн хаяа дагуул ямар ч гэсэн болох байлгүй. Хүний хөрөнгийг үгүй хийж чад омогдныг инэ яасан шаттай идэв. Ээж та юу гэж хашгичаад байгаа юм бэ? Ганц үнэ зарах мэдл байлгүй яах вэ? За чи мэдээ хажууд нь жон гэдэг. Чиний ханилсан юм чинь иймэрхүү юм байж тааранда нохой долоо. Ямар аав шиг даалуу тоглоод хүн далдчихсан биш. Ээж зарим дэндүү гэдэг нь. Чи эцгийг юу гэх гэв?
Энэ мөд Дембэрлийг харж байна уу? Нөгөө адагч нэг юм зараад ихтэй чингэлэг аваад өгсөн байна. Тэгээд хийхээр энэ малаа аав. Би нэг л очиж ажилтна гин. Өхөн яахдаараа ийм муу санаатай дотор тамиртай болдог байна. Хижээсэн бэрүү тэрийг эвлэгчээр энэ чинь бүх халдсан. За нэг л зарж ихсэн болоо. Нэг л зарсан болоо гэж тэгвэл би өөрөө ч ярилцсан. Тэгж дураар нь тавихгүй шүү. Огоон хэдэн малын дансыг Дембэрлийн нэр дээр байлгуул зүгээр юмсан. Нэг үнэнэ хитэн чиамавч. Сэрөө онож байна удахгүй жанчвэг ирэхлээр хотоорч хэдэн өхөр юм ахварлуулж явъя. Дембэрлийн хөөргөж байж ажиллаа хийх гэж явъя. Мөдөх үнхээр боллоо. За, сайн уу дажжан? Сайн байна уу? Сайн. Баячуу тус болох гэж явж завтай л асгаж өгсөнгүй. Хүн тус болж яваа та. За чи хүнээр даажигнах яах вэ? Дотор үлээ зүвчмээр юм байвал гаргаач. Бас хаана балгачаа? Сумын дээрээс нэг шил манфаад балгаад. Тэрнийхээ хүчинд л арай хийж ирлээ. Төвшнөөс баттаагаа залуугаасаа хоёр л хоршоо найхыг хороож их юм да. Тэгж төлөгдөж хөвдөө. Мөнх юм гэж хаа байх вэ? Үхээсээ өмнө сэтгэлээ хамтаж жаргаж сэнгэж яаж үхээ гэж боддог болоо даж юм. Дембэр хачаа. Атонд явсан. Атуу ирэхээр явсан. Согтуухэн сохор ухаантай гэж. Дембэрлийг эзэгж чамтай хэдэг солив байсан. За. Энхэд ер нь би жаргаж явна уу, зовж явна уу чи хэлээд ихтэй. Чамаас жаргалтай хүн байгаа гэж үү? Тэмбэ. Би Дембэрлийг мэднэ. Заадагч нь дотор тамиртай. Гой. Биэнд хайр халамжгүй, хүндий хүүтэн хүнтэй. Ингэхдээ надтаас уусан юм биш. Тэр над ямар пад байх. Гэдэч гисэн сэтгэл зовж л явдаг. Дембэрлч тиймгүй шүү. Чамаас илүү сайн мэд. Чамаа Дембэрлтэй суусан тэр цагаас эхлээд би гэдэг чинь хахма толгойн дор залгаастай хоёр хөлөд үлдсэн. Заяа. Эр хүн долоо дордож наамсэх юм да. Харин л дээ. Харин би чамд муу сандгүй шүү. Миний дотор юу эргэлдэж байгааг чи яаж мэдэх вэ? Чи бод хаахийн ганж гадрахгүй юм баха. Тийм үү дажаа. Авч нь хотоос ирээд унаа гэж хэлвэсэн. Гадаа унаа байхгүй. Дембэрл адуугаа олж ирнэ үстэй. Жам цой ямар дарах юм биш. Сумын дээр байж илвэг. Аав хэнийг буугаа? Хэнжмагийн л даалуудж байна. Тэгвэл олсон хэдийгээ даалганд өгч байгаа та. Яахав? Өгчлэг. Баячуудын хөрөнгө ямар барагдах юм биш. Баячууд гэж танах тэгтлээ хоосорчихоо юу? Би гэдэг чинь тамай тэр Дембэрлтэй адил буурлын хөрөнгийг баяжуулагч нь биш. Бууруулагч нь шүү дээ. Гар татахгүй зэрэг хангахгүй наах. За Дембэрлээ. Адууга хамаас болов. Тавгатай өрөөс оллоо. Бүрэн байна уу? Ашгүй бүрэн байна. Өчигдөр төвдөр хурд суугаад ирсэн чинь адуу маань байдаг вэ? Энэ хаваалда болох шиг байна. Үгүй замдад юм дайрлцсангүй дээ. Баянгуудын зүүн сурганд хэсэг бараан адуу байгаад харагдсан дээ. Тэр биш ээ. Морицаж явдаг хаа Дембэрлээ. Чиний олигтойх юм бариад өгөөч. Тэгээ. Би одоо бариад өгье.
Чи ер нь дэмбэрэл хийж байхад яадаг? Цацгыг харж байгаа биз? Би хэлээгүй дээ яга. Өрхөг толгойлж яваагүй залуу хүн алдаж амдгал юу. Даврсаар давгийн орондоо бичээд энэ дэмбэрэл чинь бүр галзуух юм. Айдаа үйл лавтыг гэх чинь үлээ. То бадан тиймэр гэсэн бэ. Чам хэлсэн. Нөгөө гайхуулдаг нэгдлээсээ давна гэж. Тэр үед чинь нэгдлийн хатуу цөмөрөө уруудсан биш үү? Суурин бадсан ямар ажилтай юмны нуруундаар гарч идсэн биш. Өөдрөөгөө хамаагүй дахиж уужилмаар одоо үз хайрын сайхан мөр. Тэр мөрний өртгийг авнаа. Өгсөн хойно тэр ямар нохоо өх юм. Бөө дэмбэрч гэсэн дээ. Чөдрийн ганц моргүй мөртлөө хүнжлийнхаа хэрээр хөдөөж ивэл таарна. Балтанд мөр өгч болно л доо. Тэгэхдээ сайн гойлгож ам өчгийг авч байж өгөх байсан юм шүү дээ. Уйлах манай энэ ч өөрөө гуугаад өгсөн л. Дэмбэрл маань ойрноос нэгдлийн тухай ойлгодог болсон байна лээ. Тэр нэгдэл чинь хувь хөрөнгөө нийлүүлсэн юмтай хүн орхоос биш. Арайд санжид эднэр шиг гадаага ганц нохойч хөөсийг даж явчихгүй баха. Дэмбэрлийг хөөргөөд байвал хөдлөөл байхгүй. Эвийг олохгүй бол дэмээ баха юу юм. Ир мундсан биш. Энийг царайцсан сууха боёо. Ан хайдагтай суулгыг гээд байхад чи дэмбэрлтэй гэрлүүлээ. Гарын дор юм ихсээр байгаа тэр. Нөгөө гарын дор бүргэн чи ажил. Хайдууч яах вэ байж л байна л доо. Ямар авдран тадралсан алт биш. Амьтай голтой хүн шүү дээ. Хайдуу ханхуу шиг хийсээр явчихгүй. Одоохондоо дэмбэрлээ ноосорлож бай. Яарад яах вэ? Би яроолгүй тэнэг болохоо одоо л ойлголоо. Өөрийгөө ухаантай гэж бодоод байвал тэнэг болчтiin гэлээ. Тэдний уралдаанч нэгэн бодлын зөвлөлтөө. Муу ээжийг аваад явъя та. Ер нь танахны ярьж байгаагаар чи өтөрийн зам өнөөдөр салж явах шиг байна. Ээж чинь хэлдгээр танаа хоолыг идэх хоногийн тоо дууссан юм баха. Танах гэж чинь их штэ. Тийм биш ээ. Тэгвэл чи манай хөрөнгөнд болж надтай суусан хэрэггүй. Цаанаа нэлдүү юм сансангүй. Сайхан хүүхэнтэй сууй, саймар уны өнгөтэй өдөртэй явъя гэж бодож явсан юм. Тийм баха. Чи итгэх шиг нүгөө хэлсэн бол дээрээс юм да. 60 хүрсэн мө чавган цүд хоёрыг хөөхөг их хүн та нар дотор алгал та. Нүүх гэж байгаа учраас гадралж байна. Манайх чамгүй болоод л байсан юм болох байлгүй дээ. Юу болоод байна хөөхтүүд ээ. Дэмбэрэл салж нүүх гинэ. Нэг нь тохирохгүйгээс тэгсэн шулуу. Манай энэ дандаа болох үтгэхгүй юм ярьж явах юм. Хүнд нэр төр гэж байдаг. Чи юу н хайсаа нүүж. Хаан зуух гэв. Энэ юу ч хэлээд нэмэргүй. Чамайг ямар надтай хамт хүлээд тавьчихсан биш. Таних замаараа танил. Улс амтэн чи юу гэх юм бэлээ? Миний мэдхийнх манайх гэдэг айл чинь үеийн үед ядуу зүдүү явж айл амтанд зарагдаж явсан хүмүүс. Харин чи бид хоёр буянтны буйнаар сайн сайхан л явна. Юугаар дутлаа гэхэлтэй. Юм бүхэн дутж байна ээж минь. Адгийн наазах нь өнгөрсөн намар танд нэг муу чингэлэг авч өгсөний төлөө эднийхэн юу гэлээ. Тэгээд дарахгүй ихэнд 8 бутсан. За хүмүүс юу болж байгаа нь нүлээ? Нэгдэл рүү нүүж байна. Хөөе. Манай тоглоом хийх гэж охин нь чамд өгөөгүй юм шүү. Хүн нэрэн тоглосолтой гэдэг юм. Ингэж их захгүй дураараа тонгоцхон боловол дээр байх шүү дэмбэрл минь. Жохом. Ямар дон шүглэхлээр ингэж ханы жилгээр орно хаяад явж байгаа хөөхтүүд.
Жанцсан нь хэлээд үгэнд орохгүй зөөрөөд байх юм. Хүмүн чи залуу хүн болоод зочмог ууртай шарттай байна. Тэр яах? Чи нүүж болно. Таарахгүй бол салжч болно. Муу эцэг чинь хүүгийн минь хүний зэрэгтэй хүн болгож үзээрэй гэд надад аминчил захидаг байсан болохоор би өөрийнхөө үрээс өөрсгүй л чамайг хайрладаг. Хатмаа! Чамайг дуудаж байна. Хай хатмаа! Тэр хартаг тай. Игчээ Дэмбэрлэх маань нүүчихлээ. Нүүжлэг. Ингэж өөгч биш болчих хажиж хоёрын хооронд байсан дорвол тэрэн дээр дэ бүтэхгүй дэмийгээд байхад энэ муу жамцаас л болж байгаа юм. Уулын энэ хоёр хоорондоо эвтэйхэнд байсан. Та нар шиг залуу улсууд хүнээ дод чанахгүй сүлдээ ингэж л таарна. Миний хүү жамцаавынхаа үгэнд ор. Нүүлдээ. Уг нь бид бүх насаараа айл аймаг байд тассан болохоор та нарыг нүүхэд эвгүй л байна. Нэгдэл тохимоотой байвал буцаад ирэхгүй юу дээ? Санаа зовлтгүй Дэмбэрл минь. Одоо яыг хэвтэг юм. Залуу байгаа явахад хоёрынтэй айлгаж түүнийхээ явдал биш гэдэл байдаг юм. Би танаас явдлыг мэдэхгүй юм та. Энэ удаа юм боллоо ч гэсэн. Хоёрын хинээ түшиж яваарай хүн. Горит. Орчин авэж бид гурав бүхэл шөнийн тул гурвалжин хэрүүл бол. Тэгээд юу болоо? Тэгээд яах вэ? Намайг явуулахгүй. Би ч гэсэн чамайг их хэцгийг хаяад яаж яв гэх вэ? Амьдрал ямар болох юм бүү мэд. Ойлад яах вэ болж юм. Хоёулаа бие бинийгээ мартахгүй л явъя. Дэмбэрл минь чи тэнэг биш. Ухаантай шүү. За хүм чи юу гинэ нүгэд ирсэн гэв үү? Тийм ээ нүгэд ирсэн. Жам цахыг Тэндээ үлдсэн. Дэмбэрл минь чи тэгээд ямар хүсэлтэй ирэвдэ? Би нэгдэлд орох бодолтой ирлээ. Нэгдэлд орох чинь зөвөө. Өөрөө мал хөрөнгө юутай билээ? Мал хөрөнгө гээд байхаар юм чи байхгүй л те. Харин ажлын хувьд бол ямар ч ажил хийсэн яах вэ дарга? Хаа. Нэгдэл маань ашигтай ашиггүй сайн мэддэхгүй бай. Зарим нь нэгдлээсээ гарыг гэж гүйгээд байна. Бид малтай малгүй янз бүрийн баахан амтан авчихсан чинь өрсөлдөө буруутаад одоо тэднийгээ шингэх газаргүй болоод байна. Энэ үхэндэл гэж ярихад нэгдэл гэдэг чинь идэж явах нь хөрөлцөхгүй хэцүү байна. Тэгээд би яах вэ? Одоохондоо байдлыг харж аз нь бол яасан дэ хөөхэ. Чи ямар өнөө маргааш ор гэж хөөгд байгаа юм биш. Яарвал даарна гэдэг үг байдаг. Нэгдэлд ороход оройтно гэж өөр байхгүй. Хашир улсын аяыг харж сүлд нь орсон улс л хожиндоо.
Би нүүж ирэнгүүтэл тантай уулзах гэсэн та байсангүй л дээ. Тэгсээр байгаад л өдий хурцлээ. Би ус аймаг дээр дуудагдаж очиод дараагаар нь хөдөө бригадаар ажил хөөцөлцөөр яваад дөнгөж өцөгдөр ирлээ. Би ч яах вэ дүүрсэн хүн. Харин муу ээж маань л хэцүү байна. Санжидугай сорин газар сууж яаж чадах вэ зайлвал. Чамайг эргээд очивол цаадуулчин баярлан да. Харин ээжигээ орой манайд очиж хэлээрэй. Хөрхи настай ядарч байгаа байх. За. Көтөлчин та хоёр салаад ямар хэрэг байна? Улс амтэн чамайг нэгдэлд орохоор ирлээ гэж яасан ч бодохгүй шүү дээ. Ямц яах вэ? Сайхан санаадлаг өсөг явуулж нүнээр хөмнө. Тэр дэмээ ээж. Ямар нүрээрээ эргэж очих вэ? Тэгс амтны дог болохоо болё. Юу амтны дог болох гэж? Чамаас л болж байгаа юм. Ингээл суурин сахиас суух хэрэггүй. Ямар ч хэсэн нүүж болохгүй нэ ээж. Юу болохгүй гэж. Ийшээ суух. Зүгээр. Би яарч явна. Санжидугай танах нөхөн үү? Тийм ээ, тэгээд л энэтэй хэрэлж яахгүй. Өөр заяагаагүй ч гэсэн буянтны буйнаар болоод л явсан. Хатун зов харцаа ууж гол харлж өгөхгүй. Гэцүү байна л хамт. Би яаж энэний гараа аяад авах вэ? Ямар сайн дайлан гэж энийг муу харьсэлдэж суух уу? Энэ нэгдлийн хаяа бараадсан биш. Амаараа шоронгүй. Манай нэг хүүхэд гэж нэг толгой нэргсэн. Одоо ажил төрөлж өг. Мөнгө төгрөгч байхгүй хэвтрүүлээ. Яаж андуух гэж байгаа хүүхэд.
Дэмбэрлээ. Чи зовоод яах вэ? Би нэг хүнтэй уулзъя. Сэрэнэн готой юу? Намын өрөөнд дарахтаа уулзнаа. Учир нь олдох байлгүй. Дэмбэрл ирэх гэж үнэн үү? Ирвэл сайн л биз? Хэн тэгж яа? Гэхдээ санжид гол хүн тэгж ярьсан байна л. Тэгвэл чи санаа амарчээ. Хүний санаа амарсан ч зарим хүнийг цоох байх та. Одоо ч олноо дагаж нэгдэл бараад юм билүү гэж боддог боллоо. Баяжаа. Ишэхтар суухаа байсан шүү дээ. Тэрэн дээр те. Ер нь чи бид хоёр буянтай бол буянтай. Юугаар дутна гэх вэ? Ингэж бие биенээ зовоож тунж байснаас нийлүүл яасан бэ? Би чамайг муу хүн гэж хэлэхгүй. Гэхдээ тогос шиг гоёод хөхөө шиг донгоцсон ч би чамтай суухгүй шүү. Хайд вирээ юу? Сайн байна уу аюушгүй? Сайн хөөмөн сайн уу? Сайн. Ичээ цаа. За хөөмөн. Хөөмөн танах бодлогын шин бөөнөгсөн буугаагүй л байна уу? Тэнгэр сайхан бол маргаашаас нэг санаатай. Яамай да ойртох нь мөцсөн билүүд хоёр нод нүглээс хойш уулзаагүй. Танахта саахал туумна гэж ээж бүр баярлж хат хөөд газар хөрөхгүй байна лээ. Аргагүй шүү дээ хөөрхий. Харныцхаасаа нэг нутаг усан байгаа юм чинь тэглэгүй яах. Галтмаа минь хүрээд ирлээ. Хурал тардсан уу? Тарлаа. Одоо ч буцахыг бодё. Манайхан танд цайнээс өрөн бяцлаг явуулсан бай. Хэнийвээ вэ? Балдан гоёч. Ялаа галтмаа минь хөөрхий муу жамц минь буйнайдлаг. За, усаа вэдэр. Аяг цай жанжууя. Танайх тэгээ нүүх болж байна уу? Яах болж байна? Гото мэдх юм алга. Би ч нүүн буцна гэдэл байгаа. Энэ маань одоо юу гэж хийх юм бөөмөд? Юу ч гэвдэ. Ажил олдох болов уу гэж гордох юм. Одоо хондооч нүүж чадахгүй нэ. Халтмаа. Суман дээр юу дуудаа? Хурал суулаа гэх. Юун тухай хурал вэ? Эвлэлд орох өргөдөл өгсөн. Тэгээд яа? Орлоо. Эвлийн гишүүн болох чинь их л хөвгөлтэй сайхан гинлээ. Би нэг элс хинсэн. Тэгээд ч тийм. Дэмбэрлэлтэй уулзаа үсттэй. Уулзсан. Тэгээд юу тэгээд гэж? Намайг асуухгүй байна уу? Хээ, асуухаар барах удаа. Чамд ер нь хачин сая юмаа зайлуу. Гү тэгээд ажил албагүй. Тэнд дэмий байгаа байж яах нь вэ? Нааш ирэх гэнэ үү? Эргэлзээл байгаа бололтой юм. Тэндээ нэг ажил олдох болов гэж боддөг юм шиг байна. Санжид гой маань харцаатай хэзүүдлээ л гэж байна шүү дээ. Зайлуул би муутай настай амтэн аргагүй шүү дээ. Суман дээр хэд хоногоос хуралтай гин. Чи дэмбэлтэй очиж уулзмаар юм да. Юун тухай хурал юм бол? Сайн дуулсангүй. Нэгдлийн тухай л биз дээ. Нэгдлийн тухай гэхээр манайхан намайг явуулахгүй л дээ. Харин эмчид бие үзүүлэх нэрээр сомоор яваад. Тэг. Би ханий хариулж бай. Чи ламын тухай яриач. Дэмбэрэл тэр хоёр лам сая эвлэлийн хурлаар өөрийн дарга болсон. Одоо аймаг явах юм гэлээ. Бүр гарч өгч. Өөр сонь. Сум нэгдлийн даргаар өөр хүнийг сонгосон гин. Ямар хүн бэ? Хотоос ирсэн галуудах гэв үү? Сэрена хайчих юм бол мэдэхгүй. Сэренахын тухай манайханд битгий хэлээрэй. Тэгвэл өөрөө явна гэж шүү. За. Санжидгой. Таны нүүн гэдэг ч бас аргагүй юм а да. Тэгээд тэр юм уу? Манай хүний гисэг конторын үүсэхэ суудаг байсан. Ажил төрлгүүдээ уйдсан байлгүй дээ. Харин наван дарга дэмжиж тэр ажилд оруулсан. Тий. Нүүж ирсний дараа хийх юм байхгүй. Толгоогоос лавчилж баахан гээвдэг байлаа. Намайг ажилд орлоо гэхлээр баярлж байна гэж харахгүй. 60 гарсан та ажиллаад 20 гарсан би ажилгүй суuna гэдэг яасан ичгтэр юм гээд байсан. Одоо нэг санаа намраа байгаа да. За явъя да. Цаг болчлоо. Тэгээ хүм. Сайн сууж гэнэ үү ээжээ?
Миний мөнхөө яваад ирлээ. Аль үеж нүнсэн. Тэмдэглээ. Чи яасан сони хүн бэ? Сайн биз дээ. Сайн. Хэдий дээрээ? Аль өглөө. Тэгээд ээжтэй ярьж яхан суулаа. Тэгээд яг уу чамтай уулзах гээд яваад ирлээ. Би ч яах вэ? Иймэрхүү л ажил хийсэнж байна. Чи тэгээд буцах уу? Буцнаа. Хэзээ? Маргааш. Чи юу одоо? Яага юу болоо? Хэлэлт. Зөвхөн гэр орныхын чинь сайн биз дээ. Сайн. Тэгээд надгаар урууч болох авч. Би багт үед. Чулуун тавьчих. Энэ ажилд бүр ороо юу? Үгүй. Зүгээр сухаар барилгын чулуу тавилцж байна. Намаа өрийн дарга намайг энэ ажлыг түр хийж вэ гэсэн. Олигтой таарах ажиллаж алдахгүй. Заримдаа буцчих нүмерл санагдах. Бас тэгээд энэ ажлын мань хөөс хүчин чимээд итгэхгүй л байх юм байна. Хамаг амтнд нэгдэлд орж үзлээ. Манайх гэж байх байдгаараа байжлээ. Яван таав нэг юм бодох байгаа. Харин л дээ. Уцаа тэмээдтэй. Ингэж хийгээд айн олдох байлгүй дээ. Чи харах уу? Харин ингэсгээд хоёулаа явъя да. Санжидын дэмбэрлээс нэгдлийн гишүүн дэлсхийг хүссэн өргөдөл байна. Өргөдөл түүхэн унших уу? За тэгвэл асуух юм байна уу? Дэмбэрэл басараа. Болох уу? Надад дэмбэрлээс асуух нэг зүйл байна. Та нэгдлийн гишүүдийг адуутж байсан удаа байна уу? Үгүй. Тэгвэл нэгдлийн гишүүдийг худаг дээр барьж яваад одож байсан гэж үнэн үү? Тэр үнэ. Саяхан болтол би төөрөлдөж явсан юм аа. Харин сүлдээ учрыг ойлгоод би нэгдлийн гишүүн болъё гэж санаа шийдсэн. За. Над нэг асуух юм байна. Дэмбэрлээ хөөх. Мал хөрөнгөөр хэр зэрэгэв? Мал гээд байхаар юм байхгүй. Чамайг нодон жил нэлээд олон мал зарлаг дуулсан. Тэр чинь юу байсан? Дэмбэрлээ. Чи өнгөрсөн жилийн тооллогоор 300 гаруй толгой малтай байсан биш үү? Тэр ч дэмбэрлийн хөрөнгө биш баха. Чи ээжтэйгээ хоёулаа ирсэн гэлүү? Тэгсэн. Должин ирэхгүй юм уу? Мэдэхгүй л дээ. За да дэмбэрлээс асуух юмгүй бол санал шөмжилд оръё. Энд санал байна. Надад болох уу? За. Надад дэмбэрлийн тухай ярих юм байна. Нөхөр дэмбэрэл нь Баян Жамцынд олон жил зарагдж байсан үнэ.
Харин сүүлийн үед Жамцхан хөргөн болсноос хойш Дэмбэрлийн зам байдал нь хувиран сагсуурч баярхах. Нэг хэсэг нэгдлийн малыг хүртэл гадуурхаж ус ундаар хавчиж биднийг зодож байсан. Бас нэгдлийн дарга байсан Сэрэнэнгуйтай хуйлдаж Жамцхан итгэлийг хүлээж олон тооны малыг хотод аваачиж зарсан. Энэ бүхнээс үзэхэд нөхөр Дэмбэрл амин хувийн ашиг хонжоог эрж танхаарин нэгдлээс гадуур явж болох юм гэдэг ойлголт нэг хэсэгтээ байсан юм а. Гэвч сүүлийн үед Дэмбэрл энэ бүхнийг ойлгож ер нь бидэнтэйгээ хамт байх нь дээр юм гэдгийг ухаарч нэгдлийн гишүүн дэлсгээр өргөдлөө өгсөн байна. Тэгэхээр элсүүлж явах нь зөв гэж бодож байна. Болох уу? За. Нөхөр Дэмбэрлийг нэгдлийн гишүүнээр элсүүлж явах нь зүйтэй гэж бодож байна. Энэ сайхан залууг суурин газар сойж байснаас мал хунраа дийлэхгүй байгаа манай баригадад өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь ажил сайтай юу ч хийсэн чадахгүй юм дээ. Дэмбэрлийг гишүүнээр элсүүлэе гэсэн гарааргүй. Татгалзаж байгаа юм байна уу? За, одонгийн саналаар Дэмбэрлийг гишүүнээр элсүүлж авлаа. Шууж иргээд хөдөө нутаг мэд сайхан байна. Олон хөлийн суурин газар гэдэг чинь дотор давчдаа сууж болохгүй юм балдан байна. Тэр ч 700. Харин танах чи явж сайхан үстэй газар буучглаа. Манай цагаан нуурын хоолойг бодвол чангайдуу газар байна. Тийм шүү. Энэ арлууга бол гүүр мод ихтэй. Би ер нь ингэж гэнт нүнэг сансангүй. Тэр Сэрэн дарга хой хөрөнгүйгээд одоо хүүхим ажилд авдаггүй. Намын дарга гэж нэг буянтай хүн байна. Галбадрах дарга гэснээс би нэг юм мартах гэж байгаа юм байна шүү дээ. Чиний чулуун дээр ажилласны хөлс 175 төгрөг өгөөс. Яалаа. Агантаас цайваараа хүмүүн цай. Энэнго мөнгө байхгүй гэсэн чи яалаа. Тэр худлаа гинэ мөнгөтэй юм байна. Шин дарга маань юмны эвийг олохдооч тун гарамгаа юм аа. Тэгээ та нар олигтойхол ажиллах юм бол юмтай л болон шүү гэж байна. Тэр ч үнэ л дээ. За. Дэмбэрл минь мал хүлээж авсан актны чинь 1% нэ. За. Гарахаас шиг зурч. 415 хоног болсон биз дээ. Тийм ээ 415. Баригадын дарга таны зааж өгсөн буудлын дээр өвлөчихөө. Энэ жилдээ одоо тэхээс биш яах. Тарга тавирэг муутай бас өвөл хургал нь хэцүү дээ. Нэрэл эцэн хевдроноо дарагдана. Энэ жил ширүүхэн өвөл болвол хэцүүдэж мэднэ. Чухмаа. Одооноос л өвөлж явууц өв садлангаа бэлтгэж олигтойхол ажиллана шүү дээ Дэмбэрлэг. Тэгэлгүй яах вэ? Нөхөд маань элбэг дэмжиж тунц сайхан байна. Хичээндээ чадлахаа хэрээр л үзээд авъя гэж бодож байна. Яасан ч явартай байх юм. Хүйтэн үйл болох нь хилээд яхав дудаас. Наа талан сайнасаа уу? Суудаг болно гэж ярилцах болж дээ. Үнэн байж магадгүй. За энэ үйл хэдэн малаа шуурганд алдчихаасаа өмнө хагасын нэгдэл төгсөн нэр зүгээд замаа харна байгаа. Дэмбэрлийн нэгдэлд орчихлоо. Тамаагийн нүгээд явчихлаа. Сэрэнэ халагдчихлаа. Ингэлээрээ бидэнд наашаар хантанчгүй болох шиг дээ. Хайдуу яагав? Тарган махадж хар ус суухаас өөр юм мэдэх биш. Цаас огтудлогоо ч саярээ юу. Замд зөрөх чинь. Муу хайдуу яах вэ те? Эцгийгээ дуурайсан наригаач нааданч хүн. Бүх хэрэг манай энэ муугаас л гарч байгаа юм. Боломжтой нэг нь цаашаа гэж, болж бүтэхгүй нэг нь наашаа гэдэг хүн. Ерөн тэгээд хайдвыг орж ирэхээр л чон харсан юм шиг л зүгтаагаад байх юм. Сая бас л хөөгөөд явуулчлаа. Хохин. Хайдвын тус болохыг харна гэдэг юм ээ. Харин дүүний оронд эртнээс шурах нөхөөл малтаж байсан онох виви. Чи тэгээд аав ээжийн минь үлдээсэн буйны минь үгүй хийх нь үү? Үрэнч, заранч, эдэнч. Үлдсэн малаа нэгдэл төхөөс өөр замалгаа. Тийх баха.
Миний хоёр үү. Хонь хургалаа юу? Тэглээ ээжээ. 3 хонь хургалаад бас нэг нь бүтсэнгүй. Харлаа. Гадаа шуурхтай хүйтэн байна. Яггүй хүйтэн байна. Таны би яаж вэ ээжээ? Гайгүй. Та хоол ундгүй хэцүүдж байгаа биз дээ. Би бушуухан цай чанаад. За хүмүүн. Та тогоогоо тав. Цаан чин бэлэн цайвы халаа. За. Өнөөмөл хам ирээд намайг үзээд цаавнд хийж өгөөд түрүүхэнд явсан. Зайлшгүй даарч ирсэн бололтой. Хоол очих гэж яваа юм байна. Одоо яаж хөрөндөө. Тийм үү. Там тэгээ таныг юу гэж вэ? Өнөө эмээ ууж л бай. Халуун буучхаж би буцахтаа дайрна гэж юм лээ. Ганцаараа явж байна уу? Нэг өвгөн газарчилж явна лээ. Хэм блээ дээ. Сумын баруун биеэр нутгалдгийн шаравч билүү. Бас хонь хургал уу да? Юу болж байна хүмүүн? Хөрөн хөлөөтэй хань маань хургалах нь. Энэ хар хүйтнээр олон хонь хургалах юмстай. Өнөөш нь ч унтж болохгүй нэ. Тэмбэрлэх маань сумаасаас залаатын үрт байгаа гэлүү. Тийм ээ. Тэндээ үлдсэн шүү дээ. Санжидуган биений муудад өвтөр дороод байгаа. Зайлуу тэгээ юу? Тэднийх өнгөрсөн намар тар твэр муутай баахан эм хон явсан. Хоньд хургалаад санд руу байна лээ. Би бүтлгүй болос чинь хаач явсан ер нь өдлөхгүй юм да. Бүтлгүй гэжтэй. Ээжийн биеийн барагтайхан байгаа бол дэмдрэл маань хэцүүж байгаа. Би ер нь явна. Мөн дөө. Би хоёрыг яагэ. Одоо байтлаа гэр малаа хаяад явах нь. Та нар л дэмдрэлийг ил далдгүй хараад зүсээр гал явуулсан шүү дээ. Ямар ч байсан би явна. Олжингийн явна гэдэг нь аргагүй. Дэмбэрэлд одоо тус болохгүй бол хэзээ тус болох вэ? Дэмбэрэл шаард овоод хөөхөд байсан юмсан. Ичийн үүдээд хажууд нь бас хонь хургалаад зутруул байгаа юм байж. Хаяагүй хүн бүлгүй хэцүү байна. Нөгөө хүмүүсрэн ингээд сурах байна уу? Тэднийг суман дээр байж саяхан аймаг руу явахаар шийдлээ. Өөрөө ажил олж хийхээр жолоочин курст орохсноотой явсан. Давхар л юм болж байгаа. Ганц түш турдаг ах маань яваад өгч. Оронд нь ямар шиг зан ааштай амтан ирсэн бол доо. Тэр л утх хүн гэнэ. Ажил төрөлтөө аашсан сайтай хүлгэлцэх юм. Амаа гэдэг. Аге. Ихтэрийнхээ бодвол гайгүй болж. За ямар дэ хүмүүс. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Яасан сонин хүн бэ? Долж минь яваад ирлээ. За миний хөө сайн уу? Сайн. Таны юу яаж ийн? Гайгүй. Миний муу би гэж засал авахан байж бүр өгөрч гисэн. За тэгээд аав ээж хоёр нь сайн бидтэй. Сайн. Та өвдөд удаж гин үү? Саргаар явууллаа. Энэ муу хүүхдийн ажил төрлийг хэдэн өдөр алдууллаа. Нэг хэсэг явдал суудлаа ихтэй хэцүү байлаа. Өнөөгдөө бас нэг айлын хүүхд муудаад замдаа нилээд удчихлаа. Одоо явуулгүй горгүй. Ашгүй должин чиглээ. Санжидгаа. Тарайга зогсоё доо. Харин эмээ ууж байна шүү. За. Иш хүмүн аль төрөнд явна гэд байсан. Оройд чих нь эртхэн шиг дөхөж үзэх юм. Тэг яад. Дэмбэрлээ. Ламыга мордуулж өг. За.
Өөр заах төгч явахсыг байна. Нүг унтахгүй мó? Ээж нь унд хийх. Таа ээж нь унтсангүй юм яа. Шин дундаас хойш тийсэн гунтаад өглөө. Харин Дэмбэрл маань сурам хийсэнгөө. За, сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн байна. Дотор ч байна уу, яаж байна? Үгүй гайгүй л байна. Мал төлж юулж байна дэхэ. Төлийн гар зүгээр явж байна. Манай Дэмбэрл сумандан байтугай аймагтан дөрөж явах юм Тийм шүү. Дэмбэрлээ яхаа өвс аваад ирлээ. За яамаа да өвс их хэрэгтэй байсан. За өвс уудах газар энэ зүгээр. Та нар орцгоод. Цаавцгаад. Орцоо. Алуу. Оо чи яваад ирв. Тэгэлээ. Ben ma хатар хөлдөж чуудаа сая часгээд явчих чинь. Майсаа. Хоо тоолонд явраа яана. Золтой хөлдөд өгчихсэнгүй. Тэрд мараа наймаарч хаад. Күнээс нэг юм гоожнаад гарсан явдаггүй. Хүн ман заавлаа. Явсан хэрэг мөртэй юу? Үтлээ. Дэмбэрлээ харааруу. Орсонгүй. Тэд сайн гинүү? Сургал уу? Сургаллаа. Дэмбэрл маань бид хоёрыг дандаа л асуудаг гэн. Охин нь том болж байгаа юм баг. Зайлуул. Сайн дууд яах? Сайн гинэ. Чамайг явснаас хойш адуугаардсан. Энэ хоёр туулын өөрөөр алгав. Гэхдээ би ямар ирж чадах юм бэ штэ. Асуусан улсууд харагдахгүй юм гэхэд хайдыг ирээд өгнө өгсөн чинь явж өгсөнгүй. Тэр хаалтах уу? Бор хожирдл байгаа үз. Хайдгүй зам хоёр нэгдэлд ормыг л явж байсан сурагтай. Ухаа. Тэгээд хэлдэггүй байжээ. Тэд хэлэхгүй. Муухай амтд байна те. Айл сахалт үж хэлдэггүй. Тэсэн зохиож байгаа юм те. Арнаас тэд сумруу шашаад байсан хувиавар бол даваан шаардвал явж илтээ.
Мосоната навшнууд. Суурин балантаа уулзуу. Уулзлаа. Марныхаа үнийг ав. Авлаа. Хотлооны ч гэсэн дараа бол энэ тэр гэсэн чинь авлаг нь тэгэхээр наавчлаа. Тэгэхгүй яах вэ? Алууха. Мангаваад гэж. Алей. Хайцтайгаа. Балдан хэдэн төгрөгөө? Гар эсгичмар гөхөлтөн зуудахаар өгөглөө. Аюушаа чирэн дэндүү асаад байсан шүү. Энэ нэгдийнхэн ч мөнгөтэй дагшууга. Хоёр яамайта. Балдан төгрөг өгнө гэж өөр бодсонгүй шүү. Бачнаа яа. Хөөе аваач хай. Атаагийн чи холгоно яагаад орчихгүй? Аваач. Яг нөгөө авдрын ангахаагаар орчихгүй юу? Чамайг эрдэд хадаж өгөх гэж би хэлээгүй юу? Одоо хамаг юм сүйтгэж гүйцсэн дээ. Чиний хүн чи. Юу болж байгаа нэ? Бүүзэгт. Тэр Чи одоо юу ч болгочих шиг. яа хаалга минь дээ. 20 шарыг минь 2-3 хүн холгоны чихлаа гэж юу? Чаавас. Бүтгий малд. Крэватын гэж сая дичсэн бэ? Юу харав? Чи дөнгөж сая уудалж байгаагүй билүү? Одоо яадаг үлээж амцсан. Ийм чи байх гэж дээ. Тэр Яадаг юм. Буйныг бодчихлаа. Янган марна сам дэдүүлээвэс. Энэ юу юм царай авах юм шээ. Нэгдлийн гантаар өөдөнд Дэмбэрлийн зураг хатаастай байна гэв үү? Тийм ээ. Дэмбэрлийн отроор хон таргалуулдаг туршлага гарсан биш вэ? Замд нь өргөдөг. Яагаад тэрлээ? Яахад. Дэмбэр даврахтаа уулзна гэдэл хонин араажав, мараажав. Бас туршлага судалж явуулж чих шиг. 9 шидийн анд салхидсан дэмэ шиг шилшилээ хараа зууж. Тэднэрт биел газар чилээ шүү дээ. Дэмбэрлэг чинь баг өдөртөө хэднүүдэг болохоор олдно гэж байх. Хаанаас нүгэд хаана буулсны нас уяа мэдхэмтэд байх. Ганц эсвэлж байна. Нөгөө модой чиманч ёстой. Тогооны барил болж гүйцэж байгаа баг. Гүч амцгоос өмнө төв рүү ямар хийгээр яваа. Нэгдэлд орно гинэ. Гал бадрах дарахтаа уулзсан чамаас болж байна гэдэг. За. Бит хоёр тар тур гэж муудалцаад самнад цаадах чинь өглөө эрт яваад өгсөн. Мэдхгүй өтөлсөн хойноо л илдүү юм үзэх шиг байна. Дарга аймаг руу яваад өгсөн шүү дээ. Ямцхад эмээ явжтэй. Үгүй нэгдэлч дотор нь ороод ажиллахаар ондоо юм байна шүү. Нэгдэлчтэй тэр жилийн хоноо гэдэг шиг юм бодно биз. Манайх маргаашнаас нүүхээс. Ухаа. Би сумын төв дээр алим болгон айдлаа. Бүтээг бол манайх энэ хавьтай айлгүй болох юм. Аавта сумын дээр байна гэсэн дуудаа юу? Үгүй. Дарга нартаа уулзах гэж очсон чинь аймаг орсон гэн. Дэмбэрл хамт яваа шивтэй. Тийм юм л дээ. Аюушмит хоёрчтэй. Та нарт нэмэр болохоос нэрмээс болох шиг байна. Энэ жил миний нэг л базаахгүй.
Ер нь ижи аав нь хэдэн малаа нэгдэлд өгчход хүүхдүүд та нарыгаа бараад нь байгаа да. Ашгүй даав минь тэгвэл таарна. Нэрэл тийм дээ. Та нарыг айл гэрвэл болоход ямар мал хөрөнгө гэж өгсөн биш. Нэгдэлд орохоос өмнө хэдэн мал дасалж өгнө гэж аюуш маань үргэлж ярьдаг. Би тэгээд Яах юм бэ аваа? Бид болоод л байна. За сайн байцгаана уу. Сайн байна уу. та нарт хэлж маяг нүгээр явчихдаг болсон юм аа. Уг нь аюушхайд бид уулгаж байсан шүү дээ. За тэгээд танайхан хаагуур нутагдаж байна. Сумын төвдөө. Би ч яг сум нэгдлийн зардал ухааны юм хийгээд шогсож явна. Тийм үү. Та нар шиг залуу улс сайхан ажилдаа. Нэгдлэгдэг маань анхныгаа бодвол мөнч том айлгуулж тээ. Ажил нь үзэгдэхгүй хэцүү юм аа. Тэр аргагүй юу? Танаа дарга нар ирсэн үү? Удахгүй ирэх болсон. Дэмбэрч бас хамт ирэх юм байх. Нөгөө өдрөглөө та нарыг цөмөрө бэлэн байцгаал гэж байна лээ. Тэгээд би энэ тухай айлуудад зар хүргэж явна. Доктор, хэдхэн жилийн өмнө цулгай байсан энэ тал дээр Баян улсын нэгдэл байгуулагдаж энд төвлж байсныг та бүхэн тавтхан санаж байгаа байхаа. Тэр үед юм бүхэн шин хэцүү байсан. Энэ үед нам засгаас бидэн трактор, өв саддаг машин, мөнгөн зээл бүхэн тусалцаа үзүүлсэн. Төвний зэрэгтэй нэгдэлчин олон түмэн та бүхэн бие хайрлаагүй хөлс хүч гаргаж ажилласны үр дүнд нэгдэл маань аж ахуй зохион байгуулалтын талаар бэхжиж бид их амжилтыг оллоо. Өнөөдөр жирийн нэгдэлчин бидний дундаас ядуу мачныхүү санжидын дэмбэрэл бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар боллоо. Энэ баярт явдал нь бид бүхний зүй ёсны бахархал юм аа. Хөдөлмөрийн баатар дэмбэрэл аймгийн 3 удаагийн авраг болсны гадна сүүлийн 5 жилд 600 эм ханьяас 612-оос 634 хүртэл хураг бойжуулсны дээр бүх ажлаараа хөдөлмөрийн баатрын болцлыг хангалаа. Дэмбэрээ саяхан надад толгоогоо эрэхтэй загнуулаад манахаас хөөгдөж байсан. Хүн цоорох гэж мөн сайх юм да. Цоорох гэж дээ. Угаасаа цоорхоогүй юм чи. Чиний дэмбэрлийг мэдэж байсан ч гайгүй баха. Харин муу должин минь чив трасал дээр ханиа одоо суучихсан юм. Муу ахим нь хөв тавилан тайхан. Хөөх юм. Өөр олон баатрууд зайшгүй төрж гарна байх гэж хөдөлмөрийн сайчууд, нэгдлийн гишүүд та бүхнээс хүсье. Манай социалист хөдөлгөөний нэгдэлч мачтын яруу алдар бадар тугай